Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотын анхны мэрэгжлийн сургууль болох Кённам мэдээлэл технологийн коллеж нь 1965 онд байгуулагдсан бөгөөд 60 жилийн түүхийн хугацаанд 130 мянга гаруй төгсөгчдийг бэлтгэн гаргасан. Өнөөдрийн байдлаар мэрэгжлийн 34 тэнхимд 6 мянга гаруй оюутан суралцж байна. Тус сургууль нь дотоодын 4 мянга гаруй аж ахуй нэгж, гадаадын 91 ихтэй сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд Монгол улсаас оюутан элсүүлж эхлээд 2 жил болж байгаа юм байна. За бүгдээрээ сайн байцгаана уу. Бидний зөвхөн монголчууд төслийн багийнхан Солонгосын Busанд үргэлжлүүлэн ажилласаар байна. Өнөөдөр бид нар KIT гэдэг мэдээлэл технологийн коллеж дээр одоо ирээд залуучууд оюутнуудтайгаа уулзж байгаад их баяртай байгаа. Тэгээд бүрэн хэмжээний биш хэд одоо ядаж өөр хоорондоо танилцаад гарьяа гэдэг. Хэд өөрийгөө танилцуулах. Наа дэлгэн мэд. Тийм. Би одоо 29 настай болж ирж байгаа. Чи ер нь өөрийнхөө мэргэжлийг сонгосон байна уу, сонгоогүй байна уу? Би одоо бодож байгаа мэргэжлээ. Гэтэ ер нь одоогийн бодож байгаа мэргэжил маань хагас дамжуулагч гэж бодож байгаа. Хагас дамжуулагч. Харин тий. Одоо ер нь ирээдүйн тэнд л байна шүү дээ. Тэгэхээр ингээд ер нь ерөнхий мэдээлэл өгтөд манай энэ оюутнуудын дийлэнх олонх нь одоо хэлний бэлтгэл ангидаад сурж байгаа тий. Тэгэхээр тэрнийгээ төгсөөд дараагаар нь одоо нарийн мэргэжлээ сонгоно тий. Хашаа бол одоо Монголд хамгийн эрэлт хэрэгцээтэй одоо захилгаан автомашины одоо засвар үйлчлэгийн инженер. Тийм. Тий одоо Монголд бол захилгааны машин бол асар их хэмжээгээр зарагдаж байгаа. Гэхдээ хаана хүнд очиж үзүүлж харуулж янзлуулах нь ойлгомжгүй. Тийм. Захилгаан машин чинь урд хамран жонгодгүй юм байлээ шүү дээ ерөөсөө. Одоо онгодог юм гэвэл зөвхөн тэрнийг юу сонгоогоодаг шингэл хийж явах шүү. Өөр юу ч онгохгүй шүү. Тий. Манай танхим нь цахилгаан машин болон острогчийн машины засвар үйлчлэгийг явуулдаг. Бүтцийн судлаад хаана ямар эвдрэл байна түүнийг олоод засах хүртэлх сургалттай цогц факультет. Бусан хотод цахилгаан машины угсралт засварын сургалттай 2 сургууль байдгийн нэг нь манай сургууль. Цахилгаан машин үйлдвэрлэгдсэн цагаас хойш гарсан бүх загвар манай сургууль бий. Тэр бүр дээр оюутнууд маань ажиллаж дадлагчдаг. Цахилгаан машины хөгжилтэй суралцахаас гадна анх ямар байсан, ямар болж өөрчлөгдсөн бэ гэдэгтээ суралцдаг. Манай сургууль гаднаас оюутан сурагч авч эхлээд цөөнгүй хугацаа өнгөрсөн ч одоогийн байдлаар манай ангид нэг л монгол оюутан суралцж байгаа. Тэгээ 2 хүүхэд байх хэвээр тэгээ манай нэг roommate арай ирээгүй байгаа. Тэгээ ганцаараа нэр асуулж байгаа. Тэгээ давар хүнслийн даваа. Тэгээ түрүүнд тохирсон харагдаад энд ингээ хичээлээ гээд. Тэгээ сургуулиас цаанаас нь ингээд ийм жижигхэн мини хөргөгч өгдөг. Тэгээ хөргөгчөндөө ингээд өмсдгөө идэх хугацаатай ингээ хийгээд байсдаг. Тэгээ нэг жижигхэн удаах шагч авсан. Удаага шагаад хоолоо өгсдэй гээд. Ийм хөөдөлтэй. Мэргэжлээ ерөнхийдөө судлаад тэгээ сонгоод бол ирсэн. Тэгээ бас ирсний дараа бас ерөнхийдөө бас жоохон бодол өөрчлөгдөж байгаа. Мэргэжлээ бас солих талаар бодож үзэж байгаа. Бодсон мэргэжил өөрчлөгдөж магадгүй ямар ч гэсэн эхлээд хилээ сураад тэгээ дараа нь өөр илүү ингээд гоё мэргэжил гарч ирвэл тэрийг хөөгөө явна гэдэг. KBT гэдэг анги байгаа. Нөгөөс гоо засал нүүрний бодолд хийдэг тийм анги руу ер нь сонирхож байгаа. Ирээдүйд бас эрэлттэй мэргэжлэн боломжтой. Манай сургуульд яг үнцэн ангид нь бакалаврт дизайны анги байт юм лээ. Тэгээ тэр аюу сонирхолтой байгаа. Би яг юу хиймээр байгаа юм бол би яг хэн болмоор байгаа вэ гэдгээ ер нь бодоод дотоод хүнтэйгээ ярилцаад өөрийнхөө ингээд татагтаад байгаа тиймэрхүү зүйлээ хийгээд туршиж үзээд хэрэв бүр болохгүй бол бас ингээд өөр юм туршиж үзээд тэг яг л за энэ яг миний хийх ёстой зүйл юм байна гэдгийг олж аваад яг тэрнийхээ тууштай л явбал зүгээр ах гэж бодож байна. Сэтгэл хөдлөлөөрөө биш айгүй нухацтай хандаад ирээдүйд ингээд ямар хүн байх, юу хүсэж байгаа тэр болгоныгоо өөрөө ингээд хийж чадах хэмжээнд тэгж дурлаж хийж чадах ажил мэргэжлээ сонгосоо л гэж хэлээ да. Манай байранд болохоор нэг өрөөндөө 2 хүүхэд байрладаг. Тэгээд хувцсны шкаф ингээд хичээлийн ширээтэй тэгээд байн болон ноол ингээд тусдаа байдаг. Тэгээд доороо болохоор ингээд гал тогоотой нийтийн гал тогоотой. Ер нь амьдрахад айгүй 5 тухтай
дотор байрнууд зарим дотор байрыг бодвол манай дотор байр бол хамаагүй л угай санагддаг. Өөр олон орны найзуутай болно. Тэгээ ингээд өөр орны соёлыг сурна гэхэр чи ингээд бас амар гоё. Ихэнх ирж байгаа хүмүүс ингээд Солонгосыг киноноос хардаг штеп. Амар гоё юм байна гэж бодоод зарим ирж байгаа хүмүүсийн зарим хувь нь жоохон хувь нь ч юм уу ингээд гоё орчинд байх юм байна. Ингээд гоё сайхнаар бүрдийн төсөөлөд тэгээ ирдэг. Тэгээ зарим нь бол яг хөө тэгэл үнэхээр ингээд амар туртай хилэнд нь амар туртай ингээд ажлын байр ингээд айгүй олдоц өндөртэй цагийн ажил ихтэй цалин өндөртэй юм чинь ингээл. Чи өнөөдөр би танай ишлэлдэгөр болсон Вьетнамд харагдаад байна. Узбекууд бас байгаа. Манай ингээд. Тийм Узбек. Өшөө хаанах гэлээ. 6 улс байна гэсэн. Япон, Хятад, Вьетнам, Узбекистан, Монгол одоо нэг бас нэг Дунд Азийн улс хэсэг юм уу те. Дорнтой залуу сайн байна уу? Сайн байна уу? Тэмүүжин гэдэг 22 настай. Тэгээд Солонгост ирээд жил болсон байна. За. Дорн тутганы магтаач. Дорнт маань их сайхан нутгаа. Бусан таалагдж байгаа. Ер нь бол Бусан Сөүлээс илүү хүн ам цөөтэй болохоор ерөнхийдөө бол гайгүй. Эмээ өвнөрөө хот гэсэн шүү дээ. Гүү шүү дээ. Үгүй тэгсэн шүү дээ. Одоо ингээд Бусаны хүн ам эрс бууж байгаа гинэ. Яасаа гэсэн залуучууд нь дандаа ингээд хаашаа ч юм яваад дандаа тэгээд хөгшчүүлүүлдэг. Ер нь бол нөгөө Сөүл рүү суралцах гэж явдаг. Тэгмээд Бусанд ч нь бол нөгөө хүмүүс аялал жуулчлалаар аягүй хэрдэг. Мэргэжил сонгосон уу? Сонгосон. За юу болох вэ? График дизайнер. График дизайнер. За. Манай Гённам мэдээлэл технологийн коллеж нь 6 сургууль хуваагддаг. 38 мэрэгжлийн ангитай. Манай сургуулийг төгссөн гадаад оюутнууд дипломороо Солонгос улсад мэрэгчлэр ажиллах бүрэн боломжтой. Мөн Солонгосын хөрөнгө оруулалттай компаниудад ажиллах боломжтой байдаг. Гадаад оюутнуудын сонирхдог цөөнгүй анги бий. Товч дурд бол зочид буудал, цахилгаан машины анги, нүүр ам судлал, график дизайны анги зэрэг юм. Манай сургууль гэрээгээр олон байгууллагатай хамтарч ажилладаг. Оюутны тэтгэлэг хөтөлбөрүүдийг хамтын ажиллагаагаар шийддэг. Тэтгэлэг авсан оюутнууд төгсөөд тэр байгууллагатай ажилд орох байдлаар гэрээлж ажилладаг. Гённам мэдээлэл технологийн коллеж сургуулийн олон улсын арьс гоо заслын сургалтын сертификатыг авсан Сэдиско факультет. Сургалтандаа хамгийн сүүлийн үеийн гоо сайхны аппарат, тоног төхөөрөмжүүд ашиглахаас гадна арьс арчилгаа, мейкап, йог, тураах аппараттай ажиллах зэрэг гоо сайхны олон сургалтуудыг явуулдаг. Тамирчны намайг Ариутэ гэдэг. Би одоо 19-тэй. Тэгээд ирээд жил болж байгаа. Жил болж байгаа. Одоо бол баруун солгоогүй ямар дуртай хоолоо захиалаад байж шин. Хоол бол захиалаад. Тэр одоо уртаа ингээд Солонгос кинонуудыг үздэг. Бэгүү ойлгоно. Гайгүй ойлгоно. Хамт кино үзээд тайлбарлаад өгнө те. Гайгүй тайлбарлаа. Одоо Солонгос хэл ер нь хүнд хэлөө. Агуу амархан хэл. Амархан уу те. Одоо би сурыг бол нэг кино үздэг хэмжээнд сурчааг бол хэр хугацаар зарцуулах вэ? 5-6 сар хангалттай. 5-6 сар. Сайн байна уу? Алтан цэгэд 30 настай. За, сургуулийн шишээгийн тамирчин уу? Танайхаа ер нь оюутнууд спорт ер нь бентэвэр хичээл орох уу? Мэдгүй энэ тест. Спортын дугуйлан байна уу? Болохоос өөр юм үзэх. Бөмбөг шидчихээр заал танхим байна уу? Тэнд нэг шийдлээ. Тийм үү? Энд нь тэгээд хүүхдүүд суулгах юм уу? Нэг их цуглт. Чамаа гараад бүгд тараа явчихдаг бах те. Бараг хүн гэдэг шүү дээ. Тийм үү? Та нар ер нь сакс спорт тоглож байна уу? Тийм үү? Мэргэжил сонгосноо? Сонгосон. Юу? Таваач. Таваач хийдэг гэж байгаа. Тэгээд яшаа ирсэн. Өндөр хүмүүс зориулсан тоогоочийн өндөр ширээ гэж бас байдаг бах те. Ер нь яг нөгөө нэг ингэж дэшээ доошоо ингэж тааруулдаг ширээ гэж байна. Тэгвэл одоо стандартын бид нар тохирсон тэр гатгооны ширээнүүд бол чамд багтаж шүү дээ. Жоохон нуруу өвдөн те. олон цаг зогсдог болох. Тэгэхээр
Өөртөө зориулсан ширээтэй байх хэрэгтэй. Тэгтээ тэхийн тулд сайн таваачлаа. Сайн таваач. Зинс муу таваачаал тэгэл. Энд чинь яадаг солонгос хоолны тоогооч болд юм эсвэл хамаагүй бүх төрлийн хоол явчихдаг. Тэрний сайн мэдэхгүй. Тэгээ одоо цааш ихшэлтэй юм байна шүү дээ. Тий. Тэгээ дүүнэртээ ад жаргал үсэ. Хамгийн гол нь эрүүл шүд жигэр баг тий. Тэгээд хичээл номдоо шандаад хүссэн бүхнээ одоо энэ хорвоогоос олж аваарай за. За. Бүгд найрамдах Солонгос улсын хууль зүйн яам болон боловсролын яамнаас магдлан итгэмжлэгдсэн Гённам мэдээлэл технологийн коллежид хэрэгжиж буй үйлдвэрлэлийн цогцлбор хотхон байгуулах төслийг хэрэгжүүлэх цорын ганц коллежээр шалгарсан Гённам мэдээлэл технологийн коллеж сургуульд суралцагч оюутан залуустай уулзаж нэвтрүүлгээ та бүхэнд хүргэлээ.